хөдөөгөр хоёр. За бай. Бохны өдөр орж байна. За юу юм? Тэгээ лайв хэлж. Бохны нот сайгаар зүгтгүүц. Би ирлээ шүү дээ ханаад гэж. Бохны хоёр өдөр. Яа таар айлгүй л би бол бохны та нарт хүний хүү шүү. Юу гэж яриад байгаа те. Би лайв дээр тэгээ өстэй. Би бол бохныг бол та нар бол хүний хүү гэж гişэ. Байх юм байна тэл. Нэг өөр отрч. Манай их хол дах өдөр одоо энэ юунд батоны хэрсэн явж байна л да. Тэгээ бохныг баяр батгт орох уу гэдэг ах санал тавьж байна. Тэгэхээр би хэлж байна л да. Яах юм бэ хөрхөнд нь бас айлгаж ичээж яах юм те. Нэг хоёр өдөртэй байна. Оргох хүн дээр. Зад ч байгаа. Чи дэлгүүр ногоход байгаа гэж. Болрогийн гаргацсан яа. Ланта ихнэр сууж идэв шүү. Нөө би орж үзье баг. Шаад. Бэш нэг харсан. Тийм үү хит орсон. Чи намар орсон шүү дээ. Манай нартай л. Сая уртаа 150 хүн болж шахаа. Минут бүрэг багт. Яса хинт тайсан. Манай нартай л жимсээр дайлсан. Оо хит орсон юу? Намар орсон шүү дээ. Тийм үү. Алин тоглолтын дараа юу? Шиш нодлоо. Тийм үү. За, сайн бацхан уу. Найзуудаа үзэж байгаа 200 хүнд сайхан хоромодог үргээ. Уцаа нэсэн чи өстөө. Нөгөө уц маань бөмбөгдөж штэ. За, хипхоп дуулаад байна. Хөрхи чимхэл олгүй унаж бүдэрч юмнуудаа би бодуудаа цаг хугацаа харууланда чич гисэн бууруутай, бич гисэн бууруутай, чамд гисэн нүгийгч бид ах нуруутай, аль багдал чамд би чи хайртай байсан юм шүү. Харин чи минь нэг даач өөр хүний болж тэ нүгэл боён хосоос хүний нөхөн хорвоод нүдэндээ нүрэн сунгаагаад явахд үнэхээр хэцүү юм. Ойлгох хэрэггүй хайр гэж байдаг юм байна. Орсох нүүлмэс хацардаган намайг зовоон. Энэ үдэ чамай болцсон газраа би чи хүлээн. Зөөлсөйг цагийн айсаад намайг хүлээн гэж. Ой шилмат. За нэг хипхоптууд бол над болно. За. Хэмэр болохоо их бол тахтагаа ингээд өрөөдөр туулгуулын ирэг дээр байж байгаа. Одоо явж ийн дөө. Явж. За хэмэрээ үйж гэсэн ба шүлэн өшиж байна. Байсаа хөлн буруу ороод унчлаа юм. Ардыг үд орж хаан байгаа юм бэ гэж асууад байгаа юм. Хариулаад өгөөч юм. Ардыг үд орж хаан байгаа юм бэ? Машины энэ минь маягтэй бас эзэн баг Чингис хаанаа залаад араар нь бас Монгол улсаа дөрвөн холбоог ингээд арталтай тавьсан байх шиг эс. Яалтч хямрал юм л да. Энэ юм уу? Оо манай болрогийн гарцсан манай. Бурхны хүү байна уу? Ахгүй нах. Оо бурхны хүү байна уу? Өнөөдөр амарч байгаа л үү. Баярлалаа хаяна. Охинд орж хаан байгаа бэ? Хариулт өгчлөлтөө. Охинд орж санд усан юм шиг байна шүү дээ. За систем мэдэхгүй. Украины дайнд явсан гэсэн юм уу? Одоо юу? Юу гэж тийм багтай байхгүй шүү дээ. За мэдхгүй тэгээд одоо бид нар бурхны хөө алгуулахд ямар ч буруу байхгүй. Тэр gün өөрөө л юун руу явсан. Өөрөө л Украин руу явсан, сайн руу явсан. Тэгээд Украины дайнд явсан юм уу мэдхгүй л тэгээд. Жаргалдах бин зовлон чамд хэцүү юу. Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу. За манай мөхөл ам ард нийтийн салаас бол нэгдэрэй л гэж юм бас. Ард нийтийн салаас бол нэгдэрэй л гэж.
Камера бас л эрхэн Нэг камер шүү гэсэн байна. рамаар ном уншуулсан тэгсэн гэсэн шүү дээ. Энэ тэнгээс энэ андерсэн зөвхөн жимгсэн ангачиг надад мэдгүй уншуулдаг гэж байна. Тэгэхээр ноётой гоц. Тийм үү? Шүлгийг нөгөө ламын аялгаунд оруулаад хуссан гэж байна шүү дээ. Боо тийм үү? Тэр аюултай гоц. Эдний хангаас энэ өндөр сайхан руу зөвхөн жимгсэн ангачиг одоо миний хэрэг намнэргэн ихгүй гэдэг болсон гэж байна. Тэр хүн тэгээд ном урчиг бодсон ба. Тий, ном урчиг ингээл тэр намнаас ч аялгаунд оруулаад уншиж байгаа шүү дээ. Бороо та хоёр хаана хүрэх юм бэ гэсэн байна. Одоо бид хоёр гэр-гэрийн зүг гэлтэрнэ. Сурсан дуугаад гэр-гэртээ харнаа. Мамуна шидуулж Мамуна ширманат хоёлаа тоогоодэ авэж хоёрыг авчирсан толгой биш үү морон чамхия машин барьж явъя ном сонин уншия ногомодо тарья Хүрэн баага хөтлөё хүчит зараа туя хүүхэлдэний хамтар хөрхөн тоглоом тоглоё. Зууны алтартай мандаад өг. Ямар нөхөр тийч уншуу их болдоо гинэ. Эти хангаас энийг ямар нөхөр тийч уншуу энэ мөхөл ам. Мэдгүй. Нэг тийм онгой юм уу? Онгой ах уу? Онгой гэж байна тийм. Ахаа таныг тийш хэлээгүй шүү ахаа зүгээр нэгж онгой онгой ч юм уу нэг тийм юу байдаг шүү дээ. Онгой ах уу тийм. Наад хажууд чинь сэтгсэн ирүүл юм уу машин барьж болж байгаа юм уу гэдэг. Одоо тэгээд машин барьж сэтгсэн ирүүлгээд одоо машин барьж жолоох хэрэгтэй болсон. Гоё гарууч те. Чамдар нэг гоё гарууд орж ирэх юм аа. Орж ирж байгаа манай одоо янз бүрээр ярьсан те. Тий, орж ирж байна. Орж ирдэг биш. За. Шар хот яваа гэсэн байна. Чи тэр яриад байгаа нөхөр хоёулаа харах уу? Хаалцсан машин барих уу? Хин хотоор сайн машин барих нь хоёулаа хаалц усгүй. Зөөр ямар дууд болмоор аа. Өөр одоо их болд ямар алхам их болд дээр ямар дууд болмоор аа. 100-ны манлаад уу шүү саяны мамуна ширч. Тийш мамуна ширманат хоёлаа тоогоодэ авэж хоёрыг авчирсан толгой биш үү морон давхия машин барьж явъя ном сонин уншия ногомодо тарья Хүүхдийн дуунууд уу. За энэ лувсан шарган аялгау чи хөрөн мөрөн нариглын чи ламсрангайн одоо шүлэг мамуна шир гэж одоо зууны алдартай яруу сайхан тийм дуу байгаа шүү. Тэгээд энэ тийм мэдхгүй усууд авах юм бол хөшөөл байдаг шүү дээ. Тий алдарт хөгжмөн зохиолж лувсан шарган аялгау алдарт хөрөн мөрөн нариглын одоо чи ламсрангайн одоо шүлэг мамуна шир гэж одоо зууны алдартай бидний энэ дугаар хүмүүжсэн шүү. Биш тий. За болчмөр хөөхөндөө бов татхан дуртайда өвлийн хүйтэн даадаг өвлийн хүйтэн өвлийн гадаадын нөхдөд болчмөр хөөхөндөө бов татхан дуртайда өвсөн доогор шургадаг да өвд болохоор даардаг да хин тэгээд зэмлээ нэг өдрийн мэндийн хоёроо хамт хүн уулыг дуулаач байна. За одоо энэ юуг нэг явчихё. За энэ болчмор шүлгийг би жаргал сайхангүй хоолоогоор явах уу? Тэгээ манай. Хөр энэ байна. Энэ гоё шүлэг. Та машин болоод. Хүүхдүүдийн тийм ээ. За энийг би уншаа. Болчмор хөөрхөндөө тий. Бов талхан дуртай. Өвөл болохоор даардаг шүү дээ болчмор тий. Өвсөн дугур шургацдаг байхгүй тий. Тийм байдаг юм аа монголчуудаа. Нэгнээ бидний муу тий цаган бай. Айтайхан бай та нар. Тий. Тэгээд үцэл бодлоо хэлээд өөрийнхөө явж байгаа залуучуудыг дандаа доош нь. Тэгээд удлаа өрснөө нэг том юм яриад. Та нар болоо. Та нар чадахгүй. Чадханууд минь. Асал. Яг дуурайч гэхдээ би бол үнэхээр сайн дуурайх юм байна. За явъя. За дууралаа. За би бол хоёрын хооронд биеийн ясан толгойд ахыг яс дуурайч чадахгүй үнэн гэж. За биеийн жагаа магаа яах вэ? Донд хүн заа гэж хүн шигчээд байна. За хэмэр алхаа бооцоотой уралдаа чадах юм бол гэнэ. Ямар шинээр уралдаа? Шүн бүтэл зарна, шүн бүтэн чон зарна гэж шүү. G класс 600, 200, 350. Нийтийн тээврээр автобусаар уралдаж болно. Ажлын бүрс хороор уралдаж болно. Энэ саяар уралдаж болно. Манайхан Короловоор уралдаж болно. Та юугаар ч уралдаж болно гэж.
За ингээд банхартай хөшөө, нохотой хөшөөгөөр эргэж байна. Тойнаар урд ханга сайхныг эхөө Ойрын хүртэлээр лагви урд авин нутгахо эхөө зэхөө урд авин нутгаар бууж мордод яваарай Мандах нар шуннартсан магнисын хасахныг эхөө Мамн хүртэлээр лагви миний эчин нутгахо эхөө зэхөө мөрөдөл болсон нутгаар чи яваарай угаас надад заяасан усан болр хангаяхоо гэд. За чи сонгоо гэсэн байна. Буян жага чихэн нэршвэр хүншөө гинэ. Буян жага чихэн нэр хүнөө. Тэмээ хүчтэй. Тэмээ чихэн нэр хүншөө тэр. Нэр хүнээ Одоо 60 70 хүний билж тээ. Одоо буян жага орыг 70 байгаа шүү. Асан үнд дуурайхаа оргон сэрх. За тэр сүлээ архиал бол энэ. За тгий. Манай камерал хийх болдох юм байна. Юугаа завхан голоо туулсан бол одоо би нутгийн бас сүлд манай нутгийн хамгийн номер 1 дуу урсан уралдаа яалтчихв. Тэгээ дараа улаан ом гэж дуу байгаа. Сүрлэг архиа торгон сэлгч юм болохоор энэ цэгэр тэгрийн орчин болохоор одоо 3 дахь дуу явж авд юм сүлд доо. Тиймээс биш урс нурын өмнө хизээж гарахгүй энэ дуу. Улаан ом дууны өмнө хизээж гарахгүй. Тэгээ тиймээс та хүн бас бодолтой байгаар манай урс нутг чинь 3 тийм сүлд дуутай шүү. За буурал дарын нутаг биш ээ. Манай нутгийн урс нутгийн сүлд дуу буурал дарын нутаг биш шүү. Чинь зүгээр давстын дуу. За ингээд Сүрэлги хахиран оргон сэрх ацры хэлбэ Сүндавлгатай уснуур толд нэмэлтэйгээд явда. Сүрхэн юудан уулцгийн судлаар ханхаага Зүймэл гадрын зэрэглээ Игрийн сэрхтэй мярлцаад Имэл нутагда миний зэнхрэг цагаар Тэнгэрийн дэваач миний унсан газар Эчин сэтгэл шиг цагаахан санаалон Элбиний минь Улы тасрахам нутхагимэн Өдин нөмрөг газрын ингэр зурган нүгээд Чи намуухан сэгшээ залуухсадахна Үнэний төлөө Өвгөдийн сургаадыг түүхөхөрнээ Үлгэрийн цэнхэр орон минь Одоо мэзгэн оршоод Имд нутагда миний цэнхэр цагаар Тэнгэрийн дэваач миний унсан газар Эчин сэтгэл шиг цагаахан санаалон Элбиний минь үлэн тасрахам нутагимэн Намар та нарийн дунам зүзээгүй Нарын шингэх нутгын төдийний дуу тасаагүй Холоос гүйлтэмэр хаврын уянх тайнцаасан Хонгор үрсээ мигнээд жаргалдалдан цангилсан Эмэл утаг та миний цэгэргэлцгаар Тэнгэрийн диваачин миний унсан газар Ижимэн сэтгэл шиг цагаахан зоноолон Элбиний минь үл тасрахам нутагимэн гэж Аргалын утаа Өгчл байдаг тэн
дэгэрэм нэби Алтан усан Дүнхийжил байдаг Тэндэ боттолом нэби Яваа. Юу лээ тэгээд Шаргал талаар хөл танарын дуян миний Сардаг уулсын ширхэг чулуунч зүрхэнд миний Имэд нутаг та миний зинхэр хэцгаар Тэнгэрийн дэваачин миний унсан газар Эчин сэтгэл шиг цагаахан сонгодоо Энимин ул тасрхан мотагимин За Энэ коронавирус дурлах гэдэг юм байна. дурлаж явах авчир тай төрсөн Шаргалаа дилээд Итгэлээ үгэлэндээхөө Их бол гоё дуулж байна гинэ. Тэгээ арагшин дөгтөн бөгөөд дуулаад байгаа маа. Би дэвш дуулж ихгүй байгаа юм шиг заа ёо. Би ер нь илүү гоё дуулаад байгаа шүү. Тийм бай. Би ер нь яг сайжраад байгаа Тэгвэл та нар их болтойгоо бай заа ёо. Сайжраад. Манайх ороод. Их бол Манайх нааш ороод. их болтойгоо дуулвал. За одоо их болтох маань. Сайхан дуулж үгүй гэж байна. Сарна шиг өсгөөжүүдэд сайхан Монгол залуучуудад сайхан дуу дуулж үгүй гэж шүү. Бүгдээрээ дуулаа. Шинэ оны минь дүргээ. Харцны ус шиг мэлтэлцсэн 남은 소등 아샤란 가라산 시골씩 다이크로드산 내린 사큰 흠쓰거러 미니 해리 타타 어쩌라 다 돌아요 몽고도 스킹 어찌 쓰게된 어둠치 허큰 벗어가요 Гурварларсан эцгийг чээ Эдэн тада танном мөгүй Гойд төрсөн би гэчэн Наадхан суухад уйдам мөгүй Миний хари таатах Учир та дөрөөё Монгол бүсгийн үцэсгэдэ Одомчи хөрхөн болгоё За Гойлыг сайхан би гэчэн Надад сон ханамгүй Нарарарара Юу гэлээ Гураад дарсан гизэги энэ чинь явцсан билүү? Явцсан шүү дээ. Явцсан тий. За тэр Идэрч хогора дүүрэн мананта хабахано тэмсгүй Сан их болч явж өгдөө шүү. Гой дуулж ирсэн чинь. За тэр хөжилт маа. За юуг дуулъя тэгвэл. Юу лээ? Зэр мөртөө. Зэрэг хөтөж юм аа. Хөр хийдэж юм аа. Аллаг нүтэнд ч юм аа. Зэхөр хийдэж юм аа. Зэрэг хөтөж юм аа. Үнэн үсний гойдоо. Үйлээ мэдгсэнд ч юм аа. Мэдхгүй байна. Хоорынгийн шоглон сэгнэ. За манайх чинь хилийн зэрэгт бас ажиллаж байсан. Тэгээд одоо хилийн одын тэртэх улсын цаахандаа Ормын чи сан соно хилийн манад агасхан байгаач гэргэлж байгаа шүү сэтгэлбэн Их морны алтан хилийн эрцэрэгний биш үү дээ хайртай орныхон төлөө алуун тангарагтай аим шүү дээ чи үтлээ
Угул Утаг минь жаргалтайхан Угтаад эчин нулимс тайхан Усан өрөмтөдөг шаргадана хамраар Удахгүй очиг нь хүлээн байгаанаа Хотны алтан хэлийн эцрэгний биш үдэ Артай орныхоо төлөө Адуун тангарагтай Амшүдэ Хоёрдугаар нь юу вэ? Гуравдугаар нь юу вэ? Гурван нь юу лээ? Тагс юм. Яа энэ. За чонымгийн шүлгийг уншиг гинэ. За манай хямралгын болд маань чонымгийн шүлгийг уншия. За нэг баха. Одоо юу л нэг та хэлээд шүү дээ. Ой шатгч аймууд руу тийм үү гэдэг. Шилтэрхий хайртай жамдаа би хэрэлдэх гэж л дурлсан юм аа. Хэрүүлийн дараа улам хайрлаад хэдтэй би хавцгалдаг гэсэн юм аа. Амьдрал дандаа цэцгэлэхэд 10 руу тэгсэнгэх гэж алтан дэлхий заяасан биш л дээ. Алстаа мөггөж л үүс юм. Хатах гэж голомрон урсдığım, шатах гэж аймууд руугдığım, өөх гэж хүн амьтанд хүрдığım, үргэлдэх гэж хот сүрэн босдığım аа. Агуу чанамгаа хэлсэн байна да. Ирчүүдэд та нар хаяачсан хайрлаач. Эрлэгт явчихаас манийн жаргал эдлүүлээ. Хэлэн тагнаахан онохгүй төрчиж, хөлн дэлхийг онохгүй тэмчиж, хаяа нэг халамцуухан гэрэгт нь хараалын урсгаж, халаасын битгий хоослоо. Янгийн захиалав гарахгүй шүү дээ хөөрхий. Яахавтай зайлуул шараан талах хүмүүн үлдээ. Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чин зай зүгүрн, эрдэм төвгүүд нь үгүй бол төрийн чин зай зүгүрн, эр зэрэг чин үгүй бол эх орон чин зүгүрн, эр хүний та нар хаяач гэсэн хайрлаа. Эрлэгт явчихсан юм харийн жаргал эдлүүлээ. Янжин ломод минь гэж. Гээд үсэн гоёлтой, ярэ малгай хиймартай, андынхаан дэргэд совоожиж, аавынхаа харцан томоодсон, янгийн сэтгэлд ялхсан ирчүүдийг янжин ломод минь өршөө. Уус шиг юм гэж дандаа битгий давар. Үүл улан дэгжтийм, ус шиг уян гэж дандаа битгий самар, уур улан дэгжтийм, төгөлдөр хөрмийг нь бүр хугалчихвал төрсөн шигэ уруугаан хараад унчтийм аа. Өөрийн чинь ээж болгосон эрээн тэнгэр юм шүү дээ. Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ. Эр хүний гарал Гайхамшигтай. Гайхамшигтай. Тэгээ одооны одооны бүсгүйчүүд бол үнэхээр давраад байгаа шүү. Энэ төрслийн тухай хуулигээд дандаа ирчүүд рүү дандаа чиглэлдэг болсон. Одоо энэ баримтлагаар хомрлон барьж ш бүгдийг барьж штэ. Одоо миний иргэн дөрний мэддэг хүмүүс бол дандаа л одоо нөгөө 10-аас 14-өөс фуучаад иргээл дээл хуцаа өсөд дээл аваад чагаас муу зэрэлэл орж штэ. Юуны төлөө юм бэ өнөөдөр? Тийм үстэй хаа. тийм штэ. Юуны төлөө тэр сайхан ирчүүдийг аваачаад 10-аас 14-нд хориод байгаа юм бэ? Их хідэн авгаан дэр нэрээ давраад байгаа шүү нэрээ. Зүгээр хэрэлддэг. Хоорондоо хэрэлддэг нөгөө аваад уурсанд бол цагдаа дууддаг, цагдаа гэрүүлийг хүчрүүлгээд гар хөрөөгөө байх чинь ингээд нөхрийг аваач 10-аас 14-ийг хорчдөг. Тэгээ нөгөө авгаан дэр гараад араар нь шоодоод ингээд тэгээд ахтаас ирүүлээ өгч идэг тийм байж болохгүй. Бүгдийг хэлж байгаа юм бол биш. Ер нь тийм дүр зураг бол байгаад байгаа байхгүй Монголд бол. Одоо мэдээж ингэж байгаа байхгүй. За эр хүн юм чинь чийл буруутай байгаа. Чийл зогсон байгаа. Чийл одоо нэрлэгсэн байгаа. Чийл хүчрхийлсэн байгаа гэдээ авчаал хийдэг. Ясмэн дээр одоо жохоо маргаан дээр авчаал цагдаа дуудаад өгчдөг. Тэгээд баримтлаа. 14 20 хоног 30 хоног тэгээд баримтлаа. Тэгээд чаавал нөгөө их чинь гарч сэтгэл санаагаар унна. Орхын өмнө сэтгэл санаагаар унж архиунд гарчаал сэтгэл санаагаж архиунд. Үнэхээр нэрээ эмэгтэй хүмүүсээс болж эрэгтэй хүмүүс амиа оруулж байгаа маш олон кейс байгаа шүү. Бодит кейс байгаа шүү. Миний иргэн тойрны хүмүүс ч гэсэн байгаа шүү. Ирчүүд сэтгэл санаагаа унахаараа тэргээ давж дийлэхгүй амиа хорлт юм байл. Айгу хэцүү байгаа шүү. Гендрийн харилцаа гэж ирчээд гендрийн харилцаа ердөөсөө тэгш 50-50 хүртэл байгаа юу? Нөө, тийм байхгүй байгаа шүү. Дандаа ирчүүд буруутан болдог шүү. За 90 дээд дандаа ч байх хэрэгтэй. 100-ны 90 тэгээд 100 асуудлын дээд дандаа 70-80% дандаа ирчүүдийн буруу болдог шүү гэж одоо хэлмээр байгаа. Тэгэхээр энэ хэцүү шүү нэрээ. Ирчүүд гэхээр заавал ингээд хатуу чирэг те одоо нөгөө сэтгэлийн хувьд хаттай байд юм биш шүү дээ. Адилхан би туснаас бүрдсэн, адилхан махнаас бүрдсэн, адилхан ихээс төрсэн хүмүүс байхгүй. Яг эрэгтэй хүн гэхээр мэдээж эрэгтэй хүн хүчрэхийг эрэгтэй хүн одоо том битэй ч юм уу эрэгтэй хүн илүү хүчтэй байгаа л да мэдээж сэтгэлийн хувьд хаттай байдаг. Гэхдээ эмэгтэй хүмүүс тэр болгоныг ингээд дандаа чи эрэгтэй юм чи ямар хамаатай, чи эрэгтэй юм чи ямар хамаатай, чи эрэгтэй хүүхд юм чи ямар хамаатай эмэгтэй хүүхд одоо нэг бичлэг болж байна. Эмэгтэй хүүхд зодож болохгүй, эмэгтэй хүүхд муухай хэлж болохгүй те. Чи эрэгтэй хүүхд бол уйлж болохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү айгүй нэг тийм кейсүүд айгүй явдаг. Би тэгээ нэг хэлсэн шүү дээ. Эр хүн яадаг сэтгэл зүрх байхгүй юу? Эр хүн өрөвдөж хайрлах, энэрх одоо сэтгэл одоо байх ёсгүй юу?
эр хүн гэхээр яадгийг уулах хэрэггүй юу? Эр хүн чинь адилхан одоо үр зүрхтэй, өмнөх сэтгэлтэй тий уулах нулимстай байдаг байхгүй. Тэгэхээр эр хүнийг та нар нэг эр хүн юм чинь чанга бай. Тэгээ одоо бол ялангуяа одоо сүүлийн залуучууд бол ирээ алдсан. Эр юм мэддэгтэй болсон юм л байгаа. Тэгэхээр одоо нэг сайхан нэг шүлэг явах уу? Юу яхаа. Одоо ишгэн сэргэлэн саваа явах. Сэргэлэн саваа явах хачулуу хүртэл уйлна. Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл дуулна. Өнгөтэй өдтэй явахын цагт бусдын ихнэрс дагна. Өвдөж зовхын цагт морхон хүртэл зовтаана гэж. Шэрэмгай. Ай. Агуу. Энэ философи. Агуу. Шүлгийг өгч нэр та нар боддоо. Энэ чанууга яаж бурхан болсон? Чанууга яаж энэ шүлгийг хаан бичдэг байсан юм те? Одоо энэ чанууга хүн байхын учир гэдэг нэг шүлэг байна. За энийг бол чэжрээ мэдэхгүй байна. Энэ бол маш гоё шүлэг шүү дээ. Хүн байхын учир бол одоо муудуулж үзэх хэрэгтэй, сайлуулж үзэх хэрэгтэй, хүнд ад үзэх гэж тий? Хүнд хэрэггүй таяг баг ингэж явсны утга учир бол хүн байхын учраа гэж хэлсэн байдаг шүү дээ. Чанууга агуу шүү дээ. Ийм байж чадах юм бол хүн байна гэж. Тэгэхээр бол одоо энэ муудуулаад ингэж яваад байна шүү дээ. Бид нар бол хүн байгаад байгаа байхгүй юу? Хүн байна л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ингээ муудуулаад сайлуулаад ингэж явж байгаа. За энэ бол хүн байхын учир бол явж байгаа юм байна. Энэ гон шүлгнээс хийж удаад байгаа. Тий, за сошиализмд гадаад хүнтэй сууж гадаадуудыг өсвөр насныханд сурчлаа явуулаад байгаа нөхдүүдийг яриач гэнэ. Ер нь бол тийм л дээ. Одоо яг хин хинтэй суух нь хамаахгүй. Гэхдээ өнөөдөр Монгол үндэсний дархлаа, Монгол үндэсний цус эвлээ нөгөө эмс ариун бол төр ариун гэж үг байна шүү дээ. За эмс садралуул тэгээд одоо хичнээн одоо мянган цэргээр ингээд давхарлаач тэр усыг мань чадахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр охтуудын цусан ариун байлгаа гадаад хүнтэй биш Монгол хүнтэй чухалч суугаа. Одоо ингээд олонний танил имплэсрүүд гээд ингээд гадаад хүнтэй суугаа яваад байна гэх тий. Охтууд нь болохоор ингээд суран нарыг хийгээд яваад байгаа. Охтууд нь болохоор одоо өсвөр насны хүүхдүүд болохоор гадаад хүнтэй сууж болд юм байна. Ингээд сайхан амьд юм байна. Монгол ирчүүд энэ хямаргүй, золбоогүй, арчаагүй, амьдралаа авч явдггүй, арчааг хүмүүс байд юм байна гэдэг нь ойлголтыг өгöd байгаа байхгүй юу? Тийм болохоор Монгол ирчүүдийн үнэлэмж бол үнэхээр буурсан. Монгол ирчүүдийн үнэлэмж бол үнэхээр буурсан шүү нэрэ. Юм болохоор л одоо ирчүүд рүү дайрдаг. Ирчүүд амиа орлоход үнэхээр одоо үнэхээр нэрэ тэр их хүн байна уу? Тэр хад чулуу шиг том биетэй байна уу? Хамаа байхгүй. Жохон зүйл дээрээс бол амиа орлож байгаа би олон кейсийг мэднэ. Бага шүү 90-д ойронд бол нэрэ. Үнэхээр хэцүү нэрэ. Ялангуяа эмэгтэй хүмүүсээс болж амиа оролт их байгаа шүү нэрэ. Гэтэ зөвхөн эрэгтэй хүмүүс биш л те. Эрэгтэй хүмүүс ч гэсэн бас тийм байгаа те. Тэгэхээр энэ бол чиний дээр бас харьцангуй гайгүй юм шиг байна. Ер нь бол би нэг зүйлийг л хэлэх гээд байна. Эр хүмүүс эр хүн шиг л байх хэрэгтэй. Эр хүмүүс шиг л байчих гэж байгаа байхгүй. Тэгээ одоо яг тийм одоо атаарах юм аа эр хүн шиг алгаж чадахгүй болохоор баста хорон хөдлөд юм уу? Шарн гоцгоод идэг юм уу? Ингээд нэг юм. Одоо тэгээ ингээд яриад иш сошиалдор янз бүрийн юм ярихаар дандаа ирчүүд ингээд одоо хэрүүл уултаа хэрэггүй. Ингээд нэр хүнтэй унгаагаад байгаа ирчүүд мэн. Ингээд одоо нэг ирчүүд хэрүүл хийсэн нэг юм нэг авгаа хэрүүлтэй болцсон. Тэгэхээр эр хүн шиг л байх хэрэгтэй. Эр хүн шиг байх хэрэгтэй. Эр хүн шиг баяртай зангарахтай тий. Өө нэг юмд явсархан ингээд нэг тий шалчганаад байдгүй. Наал ингээд сайхан ноён нуруутай байдаг шүү дээ. Ийм л байх хэрэгтэй. Тэгээд гоё болчих. Заахтаа тэгээ жоохон нэг товор мэд лайв ичнэ нэгэнт бас уулзснах. Тэгээд бид нар яг өнөөдөр лайв болсон юм бэгээр би бас өнөөдөр ярьжсэн сайхан агаарт гараад байгаа ярьжсэн. Тэгээд сая туул голоргоос агаарт гараад хоолунд хийчихдээ ингээд сайхан явлаа. Ирлээ. Тийм болохоор би зүгээр таа хүнтэйгээ бүх сэдвүүрээ ярьж байгаа. Хамаагүй бүх сэдвүүрээ ярь над мэдлэгэн байна. Бүх юм байна. Манай их болтойгчсан бас ингээд мэдлэгэн байна. Би их болтойхыг үнэлт юм аа. Яагаад үнэлт юм гэхээр эрхүүн шиг эрхүүн биш байж чаддсан маань энэ нөхөр. Тэгээд аливаа юм дээр нэг гоншгнод байхгүй, аливаа юм дээр нэг тэгээд өөлж өнжөөд байхгүй. Тэгээд эрхүүн шиг байдаг болохоор би ингээд за та хоёрыг дайлыг, цайлыг ухаан бишээ тогтгоо гадаад ирчүүдийн гот. Энэ дээр би боошоо өрөөгөө ш манайха. Энэ бол тоглоом биш. Тэ. Яс нэг бол Монгол охтууд эмгтээчдээс тийм хайдаг болцсон юм уу? Тийм уухай садар болцсон юм уу? Тийм уухай гац донтоо болцсон юм уу? Ямар өчтэй. Монгол ихтэй яачаад байгаа. Тэ? Энэ том жижигтэй биш, скилтэй байдаг байхгүй юу? Амар нэмэх орно юм өөшөө тэ. Би таар зүр бэлгийн боловсрол олгон шүү яриа зүгээр. Ярина шүү. Яг тэг би 10 жилдээ эрүүл мэндийн хичээлдээ бас үнэхээр сайн байна. Одоо ингэж байгаа байхгүй. Тогтгоо одоо энэ сайхан энэ эрүүл мэндийн энэ одоо бэлгийн боловсролын талаар хүүхдүүдэд бас ярьж болж байна. Би бол ингэж байгаа шүү. Би бол одоо энэ 10 жилийн хүүхдүүд энэ өв соёл болсон. Энэ Монгол үгийн дэвэ шаваа энэ зүйлүүд бол туркийн цаа чадсан шүү нэрээ. Зүгээр ганган цаа шүү нэрээ. Би нэг хичээлийн 2 цаг дээр нь бол хүүхдүүдийг оруулж зогсоож байгаа зүгээр сайхан.
дэвэ шаваа гэж ийм байдаг. Ингэж одоо алгаддаг. Буяа алгадах нь ямар учиртай байдгийг, яаж нар зүг иргэдэг, яаж одоо дэвэ шаваагаа хийдэг. Энэ талаар нь бол зүгээр хангалттай ярьж чадсан шүү л гэдэг байгаа шүү дээ. Чадна шүү манайх зүгээр нэрээ. Чаддаа нэрээ хөрх юм бол чадна шүү манайхаа. Окей. Сайхан одоо нэг цэрэг байна. Тавар мэд дахиад лайв хийх. За ирчүүд угаас амар хэрүүлж хүүхдүүд би дийлдэхэ байсан гинэ. За хямар алхаа их нэртэй байж юм шиг юу чирээд байгаа. Тэгээ хям яв муха цаа салдар юм жидэг балыг хөөрнөд. За юу гэж юм. Ямар За тийм байна. Эр хүн шиг байна шүү. Монгол ирчүүдээ. Эр хүн шиг сайхан, эр хүн шиг хангар сайхан ирчүүд байхгүй болсон шүү. Хангар сайхан одоо нэг хилам хийгээд байдгүй, эрүүл тэмцэл хийгээд байдгүй. Лекц авах хэрэгсүүд бидэртэй хамтч болно. Бид нөр одоо очиж таарах лекц уншиж өгч болно. Таны одоо ажилчид бас ингээд өгөндөж явахгүй бол ажилч нь ухаан суухгүй бол ажилч архиугаад байгаа бол ажилч нь ингээд буруутаад байгаа бол бидний өөрөө тэгээд лекц уншиж болно. Бид нар нөх өндөр одоо төлбөр мөнгөөр лекц уншихгүй гайхуу юм бол дажгүй шүү. За их удаа чи бол юу гинэ артигууд орж байгаа юм бэ л гэдэг. Артигууд орж байгаа. Би одоо надаас шууд би ямар хариулж явах хэрэгтэй юм уу? Тийм надаас шууд 40 хүрцэг хүн одоо өөрөө мэдээ явж байгаа байлгүй дээ. Би одоо хариулаа тэр одоо хаана явж яах гэдэг одоо сайхан замын зөв зааж өглөө. Буруу явлаа тэгэл одоо өөр яах. За ингээд одоо сайхан юу нэ цонхоор тамхины ишээ хаяхаа болоо гинэ. Хаяагүй шүү дээ. Хаяагүй шүү дээ. Хаяагүй шүү дээ. За ингээд аавын тухай сайхан дуудъя. Их болдоо коммент уншаад нэг хэрэггүй байхаа гинэ манай анахаа маска банд гэсэн бай. За ингээд аавын тухай дуудъя. За зүүдэн дуятаа өмнө одоо сүлд дуу. Манай Саранбаатарах үзэж Саранбаатарах тэгж манай ахад байхгүй бас мөдөө ах байд. Гадаад ирсэн байгаа. Очихороо их бол дүүтэй бас нэг сайхан уу болно гэж байна. Тэгээ ер нь бол одоо ингэж байна. Одоо би ч одоо ингэж яг фокусор явж байгаа. Тэгээд намайг одоо энэ баруун гар хорчоод байна гэсэн. Аюултай. Хамаагүй нөгөө би ч нөгөө шадруу авич ингэждэг. Тэгээ бас баруун гар хоригдсон учраас бас яхан хамаагүй яаж болох. Таач хаанах юм бэ? Аа. Байгуулж улуур юм лөө. Тийм шүү дээ. Манайхыг улуун хооронд гар баруун гарыг орчод байгаа. Ер нь бол одоо энэ баруун гарыг хорчоод байна шүү дээ. Айлт болчихлоо. За ингээд бүгдээрээ аавын тухай ганц нэг дуулчих. Зүүдэнд уятаа. Би өчтөр лайв дээр зүүдэнд уятаа гэж дуулсан. Энэ хай бороо анхгүйсэн мөн. За ингээд зүүдэнд уятаа. Хямртай үзмээр анаа. Дураараш тамсан. Томмоги өссөн танхилан ассан Ото зандарсан өдгөн авиха Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгаж хэрэг болгон анзаарсан чи бидүүдээ Сартай мандж цодэргсэн сайхан аварудад байх юмаа Өглөг харийг нь харуулж амжаагүй Өөрийгөө би сэмэлмээр болох юмаа Уурга туллаад адуунда мордохдон Уулс халахлсан хангар авиха Уррууд давсан модол ухааныг ухаарч өртөө шингээсэн билүүдэн Сартай мандж цодэргсэн сайхан аварудад байх юмаа Өглөг харийг нь харуулж амжаагүй Өөрийгөө би сэмэлмээр болох юмаа Гэрийнхээ хаймор дүрэн эзэлсэн Гэгэн сэтгэлтэй урхан авиха Андо хилэви эмин сургаалээ
анзаарч өөртөө шингээсэн чи билүүдэн сартай мандаж зүүдэргэсэн сайхан аваарудод байх юм аа өглөөг харийг нь харуулж амжаагүй өөрийгөө би сэмэлмээр болох юм аа сартай мандаж зүүдэргэсэн сайхан аваарудод байх юм аа өглөөг харийг нь харуулж амжаагүй өөрийгөө би сэмэлмээр болох юм аа өөрийгөө би сэмэлмээр болох юм Би ингээ өөрийгөө ингээ харсан чи сумын атмаа шиг харагдаад байна. Анаа ах чинь цагтаа захны тусан зэглээ атмаа байсан гэж. Энэ нэг юм хармалгаа гуссан. Анука мөхөд маш их баярлаа. Шүлгийг гайхалтай уншлаа амж гэсэн. За дахиад шүлэг байна хаа. Дахиад шүлэг байна. Манай Бацаа. Дахиад шүлэг. За ямар шүлгийг сайхан уншлаа гэж. Таны хэлээд тах шүү. За дахиад шүлэг байгаа да. Энэ гэхдээ нэлээ урт явчихна. Чинь бүр нэлээ урт шүлэг. Та нөгөө өсөл жонон шүлэг л дээ. Гамаагүй дүнд талал явчихгүй юм аа. Одоо жонон хин сэтгэлгээ шүлэг гэдэг шүү дээ. Энэ бас их гоё шүү. Яа гоё шүү. За юу гэж хэлдэг вүлээ? Би гоё ай тавиад байгаа. Та гоё явчих. За юу гэж хэлдэг вүлээ? За та бодчих. Би энэ гоё ай тавиад зүгээр. Ай дэрсэт хий. За манай хямар алхааны холд маань та бүхэнд хин сэтгэлгээ чойнмын шүлгийг уншиж өгье гэж байна. Нэг гоё шүлэг л дээ. Та тэрийг өнөө хаа. YouTube дээр бас ай тавиад таа. Миний ч нэрээ энэ юугаар хэлсэн байна. Би тачмад YouTube байгаа. За та шүлэг бодож яваа. За ингээд би ахмаа шүлгээ бодож байгаа хооронд би нэг сайн ай дивсэт хийя. Эн чинь бас нэг шүлгийг бас аятаа унших гоё те. Өөрийгөө би сэмэлмээр болох юм аа. За энэ бодсон биз дээ. За юу. За. За мартаж магадгүй шүү. Энэ хурц шүлэг ер нь бол мэддэггүй. Гэхдээ дундуур нь бас мартаж магадгүй шүү. Тэгвэл тэгэл юу энэ гоё шүлэг юм байна шүү дээ. Зоогш. Одын бүтгэн цагийн хүний нэхий үлгий чи эзнээс нь шүтгэн гэж бодсон. Хогторгой тэнгэрт би шүтдэггүй, одон гарагт би шүтдэггүй. Хомголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй, овтны хилбам хараад өрөөдийг чи би шүтдэггүй. Нүдэн чов тавланга би шүтдэггүй, нүгэл боём бурхан чүтгэрийг чи би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэг юм, би эх хүнийг шүтдэг юм, би ээжийг шүтдэг юм аа. Би гэдэг дотоод ертөнцийн минь би минь хөдөн чадлын бишдэг итгэлийн минь бадарсан агуйтар амьд хүн, амьд зураг, амьд дуу, амьд баримтыг бүтээж бурхан багшаач ич чадлаараа холдовсон буур дүстэй бяцхан эмгний өмнө өөрийг ирэхгүй өвдөг сөхөрнөм. Онцог хүмүүс хоёрыг мөрхөг байхад онгон илгэндээ тэрвэрж үсгсэн мэжим нь онгойж үлдсэн эцгийн минь норон дээр яруу найргийг бүүж үсгсэн мэжим. Учирсан бэрхийн өмнө унас сүгдэлгүй, өдөрсөн саржилуудын хойноос ууж имжилгүй, хэлхээ сувдан нүслэмсэн дуу болгож хинтийн утгийн ярим талын айлын ганц багнуулж явахтай энэ хүн арай чинь хүн байгаагүй маа. Өнөө харахад намрын авчиг өчүүхэн шарамиг намрын авчиг хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсан үе энэ хүнд байсан юм. Хаврын цэцэг шиг байхад 81 сүлжээ хархан гизэг нь одоогийн бүсгүй болчин шиг байхад насан залуу шүдэн бүрэн ухаанан саруул байхад нар шиг залуу сар шиг гэрэлтэж эрвэхэн шиг эргэж хоргож байхад алтан дэлхийн бүсгүй хүний адармантай хот тавлан ард гаралтай энэ хүнээр арай хатуу тоглосон юм.
цаг өөр байж, цагаан гурал үтэн хурнаас үнэтэй байж, цай алт шиг талах мөнгө шиг байж, цатгалан панцчд эзэн хаан шиг байж. Дугуйч бөгжнийг норонд будааг шангаар нь биш ширхгээр нь тоолох төгөж байж, эмэг даруулгын норонд эрээн давг утсаар нь биш утсаар нь хэмжих төгөж байж. Гэвч Монгол хүний тэр сайхан сэтгэлийг тэр дан цус шангаараа хэмжиж чадаагүй юм аа гэдэг. За ингээд одоо дуусгав. Энэ их урт ингээд би нөгөө дундуур нь жоохон мартаад байна. 2 мэдрэлийн зам гаш үлгэрч 4 сартай үед чинь сааралт гэрэл дөмөтгөн хөрхөн бүсүүдээ болцсон учирвэ дурлалын арцаар дугуй зөксөн бисээ ширтэх үед дүйл дурлалын арцаар ширтэн даам шиж матчлаа. За яарсан тэгээд би бас шүлэг уншдаг шүү зүгээр. За одоо энэ дээр одоо зүрх дарж байгаа энэ бүх одоо бүсгүүчүүдтэй за энэ дотгойх төр бол эмэгтэй усуд их байх шиг байна. За ингээд энэ бүсгүүчүүдэд дээр бол за би энэ бүсгүй хүнээ магтандуулаа гэсэн шүлгийг хэлье. Бүдүүн бараг ирчүүдийг бүдэрч нугарах цагт нь босох тэнхээ хайрладаг бүсгүй хүнийг магтъя. Хэвлээдээ хүн бүтээдэг борхон юм бүсгүй хүн, хандан халамжаан дэлгдэг хатдан юм бүсгүй хүн, ханагар ирчүүдийг чимдэг, үцгэлэн бүсгүй чүү, хатуу зөөлийг индэгшилдэг, уяхан юм бүсгүй чүү. Эхэмсэг бардам явахтан эмэгтэй хүнээр зөвлөн, эвтэйхэн цэвэрхэн гарахтан эмэгтэй хүнээр зөвлөн, эргэжж налхах үед нь ээжийн харийг нөгөн, эвдэрч сагах үед нь эрүүний шүлийг уулгана. Бадарчова эрийн ард бүсгүй хүнэл зогсон, бадарч нугарсан амьдралыг бүсгүй хүнэл босгоно, бүтэн болгох амьдралыг бүсгүй хүнтэй дуулна, өвөнд баялсан бүсгүй та нарыг багтъя. Манай ах маань уран хөшлөхийн наадамд бол энэ ах юунд болор ямар ч хэрэгэв л нэг. Тэд орж ирснийг хүүхд юу? Хүүхд байх та юу? Тэгээд одоо хөрөл тулд орж ирсэн. Очны яруу найргийн бас гоё уншлаг болд нь шүү дээ. Ер нь орж байгааг орооч таа. Энэ Төв аймгийн нэг залуу байдгийг. Хин гээд Боцсуур гээд. Энэ надтай одоо бас фэйсэр найз. Тэр бас айгүй гоё шүлэг зохиод нь шүү дээ. Би тэрний Боцсуур мэдэн шүү дээ. Тэрний шүлэг бас Төвмөгийн Боцсуур. Тий, манай найз шүү дээ. Бас гоё зохион шүү дээ. Одоо тэр аавын тухай шүлэг мүлэг нь бол бас айгүй гоё. Тэр бол бас надтай фэйсэр найз одоо ингээд тэр шүлэгнүүд нь бас их гоё юм билээ. Гоё. За тэгэл олон шүлэг байна да одоо тэгэл одоо даанч одоо нөгөө чэйжэр мэдэхгүй болохоор одоо судлаачид байна. За яг одоо ингээл нөгөө шүүмжилсэн одоо монголчууд 7 дахь монголчууд тэгэл байж гин. За монгол юмар гэж шүлэг байж гин. За тэгэл тийм ээ. Малчин удмаа залгах Монголын бяцхан ирээдүй гэж шүлэг биччихсэн. За тэр шүлэг байна. За тэднийг бол сүүлд нэг сайхан дэвтэр номоо харж байгаа нэг сайхан уншиж өгч болно. Болмоо гэж. За тийм манай хэмэр алхаа их бол бас ахаас манай ерөөдөө бас авяас их гарнаа. Тэгээд авяасгүй биш, авяастай хүн шүү манайхан. Тэгээд та бүхний зүгээр нэг алхаа явж идэг нэг энд алхаад ингэ явж идэг хүн гэж битгий бас бодоорой. Мэдээч одоо тэгээд авяас гэж одоо асал аюултай л байгаа шүү дээ. Уул гинэ. Ургуулн одоход бэн ол шиг надорте авминэхо мот юу лээ мот ингээд яг өгөөдөө мэдхгүй байхгүй. Нотгийн тахилагтай тийм ээ. Нотгийн тахилагтай нар Уутай чахан оцоо минэхо. За аавал шүлийн гинэ. Аавал гэж шүлэг байт юм уу? Аавал гэдэггүй байдаг ах. Ямар гоё хөвтэй шүлэг мөн зохиож гэсэн байна. Гал гэсэн байна. Айгүй ийм л эрг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээс биш нэг муулаад нэг утаан дурмжлаад байх шаардлага. Одоо би ахтаа 10 минут тоор минут лайв хийж ахыг явуулнаа би ч бууж үлдэх юм. Боцрын аав уус боцрын аав уус гэх юм. Тэр гоё шүлэг шүү дээ. Тэр бол амар гоё. Тэр мэдэхгүй. Зүгээр сонсч ирсэн. Тэр бас гоё аав уул гэдэг. Нөгөө юу лээ? Уул болохыг гарна. Уул тийм энэ гоё шүлэг шүү. Боцрын тийм төмөгийн боцрын энэ гоё шүлэг. Энийг мэдэхгүй байна. Яг сонсч ирсэн. Ер нь бол гоё шүлэг байл.
За. Өөр бацхан юм манайхан өөр юу ямар авьяасын үзэлмээр бид нар гарч бүжиглэх үү? Гарч одоо яг уу сайхан Биелгээ хийх үү? Биелгээ хийх үү? Аттэн тэмээ алхаа гэдураагаад айлгуу тухуурнда за наадхаа архиулахчгаа таамш яам мохоо. Өөний үгээ битэн мэдэж байж дуулж байж. Хинбэ чи одоо инквер гэсэн. Чи над одоо ахта авгаахыг заах гэдэг нэг шиг. Авто авгаахыг заана гэдэг шиг тий. Тэгвэл нам гэдэг овсын ялгаар ярих уу? Макад хүмүүс ихгүй л нам. Хүн үзэхгүй байл та нам. Тий. Хүн ухаан заах гээл одоо яах гэдэг тий одоо 30 гарцсан 40 гарцсан хоёр хүн ухаан заалгаа юу та нар. Өөр хүний зурган дээр зүрх тайлгдараад зүрх лаягдараад Хоёр найз сэлэнгэд ирж харцан дураач тосоод авъя гэсэн байна. Хашаан дээрээс хөлөө ав гэдэг аккаунттай хүн маань бичсэн байна. Бацаахан Бацүгтийн шүлэг мэдгүй. Оо сэлэнгээс яаж гинүү? За сэлэнгэд дуулах гэдэг бол. Сэлэнгээ тэргүндээ зориулаад өргөн сэлэнгийг дуулъя. Өргөн сэлэнгэнэ хомын замда 어두운 도로 쇼근 오르스나 Өдөр нь шарга